За төхөөрөмж солих орондоо хүмүүсээ гаргачлаа. За нэмэгдээд ороод ирэх байгаа. За ямарсан төлөө байгаа хүмүүс тэр хурлаа эхлүүлжээ. За. За дэлгэр шеэрлэгдэж байгаа ах тийм ээ. За эндээс огшин тайлбарлаад. За бид одоо 9 сарын 20-оос эхлээд үндсэндээ нэг 14 удаа буюу өнөөдөр нэг 28, 29 дэх хичээлүүд орж байгаа юм байна. За тэгээд одоогоор бол судлах ёстой бүлэг сэдвийнхаа 8 бүлэг сэдвийг судалж байгаа. Бид нар үндсэндээ нэг 24 бүлэг сэдв судлах ёстой. За 24 бүлэг сэдв маань удаан одоо арай хүрээгүй явж байгаа шалтгаан нь бол ойлгомжтой. Өдөр болгон шинэ хичээл үзэхгүй байгаа. Бид дундуур нөгөө олон улсын олимпиадынхаа зорилттой олимпиадаа давхар болгоудаа бодоо явж байгаа учраас иймэрхүү байдлаар явна. Тэгээ энэ тухай би анх нөгөө сургалтаа эхэлж байхдаа эхний танилцуулга дээр та бүхэнд хэлжсэн. За тэгэхээр нэг өдөр онл ороод нэг өдөр дадлага ороод ээжлэх байдлаар явж байгаа. За дадлага хичээл дээр болохоор зэрэг одоо ойрхон одоо удахгүй болгож байгаа олимпиадынхаа дасгал даалгаврыг одоо ажиллах байдлаар ингэж явдгаа гэсэн үг тийм ээ. За иймэрхүү байдлаар явж байна. За хичээлийн явцын үнэлгээг гүйцэтгэх хийхдээ за ээж аав нарт бол класс рум дээр гэрийн даалгаврын гүйцэтгэл ингээ мэдээлэл нь харагдаж байгаа. Сургалтынхаа үр өгөө чанарыг дэвшүүлэхтэй холбоотой онцлог хүнлэгээ байдаг. Өөрөөр хэлбэл одоо өнөөдөр тавьсан бодлогын 3 бодлогоос хин 2-ыг бодлоо, хин 1-ийг бодлоо, хин бодсонгүй гэдгийг харж иж за энэ хүүхдэд ажиллах хэрэгтэй юм байна. Илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Эсвэл одоо өнөөдрийн энэ дасгал даалгавар нэлээд жоохон хүндэтгэл байлаа гэдэг энэ онцлогоогоо ийгдэх зорилгоор ийм одоо хар журнал гэж нэрлэдэг тий. За ийм гар журналыг ашиглаж байгаа. За эрсцийн мэдээллийн хувьд болохоор зэрэг одоо энэ бид нийтдээ 14 удаагийн хичээл ороод 14 удаагийн бүртгэл хийгдсэн энэ мэдээлэл. За энэ та хэд бас хамаатай яж магадгүй гэж жоохон томруулаад харуулъя. За энийг жоохон зүүмлээд харуулах юм. За эрсцийн бүртгэлийн мэдээлэл энэ. За манай анд бол бүх хичээлдээ суусан байна. За тэгээд заримдаа нэг 3 минут, 2 минутад хоцорж орж ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ тохиолдолд нөгөө сэрүүлгээ тавьж байгаа л цагтаа орж ирнэ шүү дээ тийм ээ. За манай Бацориг байна. За Бацоригийн хувьд бол мөн бүх хичээлүүддээ суусан. За мөн адилхан хоцролтын хувьд болохоор 1 минут, 2 минут, за заримдаа бүр 20 минут өдр хоцорж байсан тохиолдлууд харагдаж байна. За манай нийт жүр нэг ч хоцролтгүй, нэг ч тасалдгүй явж байгаа хамгийн одоо топ сурагч байна. За төгөлдөр маань заримдаа ордог, заримдаа гардаг. Интернет нь тасалдаа гэж буцааж ордог нэг ийм асуудууд байгаад байгаа. За түвшгийн хувьд болохоор зэрэг бүх хичээлдээ сууж байгаа сайн байна. За тэгээд хоцролтын хувьд бол 1-ээс 5 минутын хоцролттой харагдаж байна. За энд харин нэг 11 минут хоцорсон харагдаж байна. За Тэмүүгийн хувьд болохоор зэрэг ер нь бол хоцрох нь баг. За энд 2 удаа бол чөлөө авсан юм билээ. Алагшаа явж байгаад ирсэн билээ. Тэрний багш нь мдэг байсан тий. За өнөөдөр харин жоохон хоцорч шиг боллоо. За манай Саруул Мөсөн оролцож байгаа. Энд л нэг өдөр 8 минут хоцорсон байна. За сод бэлэгтэй үед бол мөн хичээлийн эрсцийн бүртгэл бүрэн явж байна. За тэгээд харин 3 удаа хоцорсон юм байна. Содоо тэгээд 3-аас 9 минутын хугацаатай хоцорсон харагдаж байна. За манай Эрхэс маань бүртгүүлж орсон цагаас эхлээд бүрэн явж байгаа. За тэгээд 1 минутын 3 минут хоцорсон ийм зүйлүүд харагдаж байна. За ер нь бол хүүхдүүд маань жиг цайхан оролцож байгаа. За тэгээд гэрийн даалгаврын гүйцэтгэлийн хувьд харин ялгаатай байгаа байна. За энэ дээр нэг жоохон анхаарал хандуулах хэрэгтэй. За тэгээд одоо 10 сараас эхлээд хоцроосон даалгавар үзэхгүй байгаа. Хоцроос нь 9 сард бол яг дадлагжуулж байгаа учраас өгсөн хугацаанаас хойш өдрөө өгсөн тохиолдол нь үзээд тэмдэглээ явж байсан бол 10 сараас эхлээд бол яг л хугацаанд өгсөн хүмүүсийг тэмдэглэж явж байгаа. Тэгэхээр энэ гүйцэтгэлүүдийг та харахаа зэрэг хугацаа яаж ийн хоцроогоод байна гэж ойлгох нь шүү дээ. Даалгавраа хугацаанд хийхгүй. За энэ тал дээр нь та хэд маань жоохон анхаарч тэмдэглэг үзүүлэх шаардлагатай байх гэж харж байна. За тэгээд хүүхдийн улирлын амралт 12 сарын 22-наас эхэлж байгаа тийм ээ 19-ний 5 дахь өдрөө ороод тэгээд ерөнхийдөө амарч таарч байгаа.
За тэгээд тэр хоногудад болохоор манай сургуульд болохоор завсарлах байдлаар төлөвлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүд ихэнх нь гадагшаа дотгошоо яваад эрсэж байгаа хангалттай бус байдаг учраас хүүхдийн улирлын амралтаар багш нь хичээл сургалтыг төлөвлөөгүйгээр энэ жилийн төлөвлөлтөө хийсэн байгаа. Нэгсэндээ бид нар нийтдээ 50 удаагийн оролдоор 100 цагийн хичээл судлах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо 14 удаагийн оролт явж байна гэдэг чинь 12 сарын 19-наас хойшоо орохгүй 1 сарын 12 хүртэл орохгүй тэрнээс хойшоо орно гэхээр хангалттай хүрчиж байгаа хугацааны хувьд бол асуудал байхгүй. За тэгэхээр тэр хоногудад харин яах ёстой вэ гэхээр зэрэг хийх нэмэлт ажлыг багш нь төлөвлөсөн байгаа. За тэгэхээр зарим нэг хүүхдүүд нь болохоор нэлээд боломжтой хоц зуураа амраад ч юм уу эсвэл одоо ээж аваагаа дагаж гадаадад явахдаа нэлээд завтай зайтай эдэр байх үед гардаг тий. За дээрэс нь нөгөө аялаар явж явах үед терминал хооронд олон цагаар одоо сул байх эдэр үед нь хэрэглэх боломжтой хаан актив гэдэг курсыг нэмэлтээр оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ курсыг бол ерөнхийдөө одооноос эхэлсэн явж байна. Тэгэхээр нөгөө төр завсралга авж байгаа сарын хугацаанд хүүхдүүд хаан актив дээр ажиллах ёстой шүү. Тэгэхээр хичээл маань бүрэн тасалтаагүй гэсэн үг байна тийм ээ. Багштай хичээл маань төр завсарлаад хүүхэд багшгүйгээр бие даагаад онлайнаар суралцах хичээл маань эхлүүлсэн байгаа. За одоогийн байдлаар болохоор үр дүн ямар хөө байгаагийг харуулах. За энийг харуулахаас өмнө би эхлээд хаан актив гэдэг зүйлийнхаа талаар товч танилцуулаад байгаа. За өмнө нь манай сургуультанд хамрагдчихсэн ээж аав нар бол мэдж байгаа. За цоо шинээр анх удаа сонсож байгаа хүмүүс байж магадгүй учраас багш нь дахиад нэг удаа тайлбарлаад өгөө. За тэгэхээр хаан активийн курс маань болохоор за эндээс харуулж болж байна уу? За энэ За энэ болохоор үнэгүй платформ. Тэгэхээр энэ удаадаа гişгэ багшаагаа сургалтанд явж байхдаа мэдээд авчих гэсэн. Мэдэж аваад тэгээ ер нь бол хоошид тасралтгүйгээр хэрэглэх боломжтой платформ гэсэн үг. Яагаад гэвэл үнэгүй авахгүй юу? За тэгээд яагаад тасралтгүй хэрэглэх ёстой юм бэ гэхээр энэ хаан активийн курстэй зөвхөн математик биш, байгалийн ухаан, за нийгмийн ухаан, эдийн засаг, компьютер, за амьдрах чадвар гэдэг маш олон хичээлүүд байгаа англи хэлгээд. Энэ удаадаа багш нь зөвхөн математикийн курсыг сонгож аваад хүүхдүүдтэй ажиллуулж байгаа ахгүй дадлагжуулж байгаа гэсэн үг. За тэгээд хоошид ч гэсэн одоо энэ курсээ дуусгаад магадгүй бүр ахлах сургуультай ороод ихтэй сургуулийн оюутан болсныхоо дараа ч гэсэн энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн ашиглаж болно. Жишээлбэл энэ одоо ахлах сургуулийн математикийн хөтөлбөр байна, коллежийн хөтөлбөр байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо манай нэг оюутан одоо шаман багштайгаа холбогдоод одоо энэ сэдвийг багшаа судлах шаардлагатай байна гэдэг англиас холбогдоход нь би энэ саналуудыг тавиад манай хүмүүс одоо хичээлэд эхэлсэн явж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө нэг олон улсын хөтөлбөр явж байгаа. Олон улс дотор энэ нөгөө Америкийн Common Core хөтөлбөр байхгүй. Тэгэхээр яг Америкийн нэгдсэн улсын хүүхдүүд ямар хөтөлбөрөөр хичээлж байгаа яг дагуулад ижлэхэн явж байгаа гэсэн үг. Тэгээд дээшээ энэ ахлах курстэй ороод их сургуульд орохоор зэрэг үздэг хичээлүүд энэ дотор байгаа учраас одоо 6 дугаар ангид байхдаа энэ хөтөлбөрийг аваад хийгээд суралцаад яачих юм бол хожмоо дараа нь өөрөө бие даагаад өөрийнхөө хэрэгтэй одоо судлагдгуунаар ингээд орж олно. За одоо жишээлбэл энэ жил бид бас өөр яаж ашиглаж байгаа вэ гэхлээр зэрэг тун удахгүй буюу 12 сарын 12-нд манай одоо олон улсын олимпиадын баг маань Шинжээнд болох олимпиадад оролцсон. За тэрний байгалийн ухааны олимпиадын хүүхдүүд маань бол мөн адилхан энэ хаан активийн курсээс онлынхоо мэдлэгийг аваад явж байгаа. За энэ мэтлэнгээр ингээд ашиглах боломжтой курсыг бид нар саяхан эхэлсэн байгаа. За тэгээд энэ курс дээр яах юм гэхээр хүүхдүүд маань нөгөө төр завсарлага авж байгаа хоногудаа буюу 12 дугаар сарын 19-ноос эхлээд хичээлнэ гэсэн үг. Ингээд бүтэн сарын хугацаанд бол маш эрчимтэй хичээлэх ёстой. Багшийн нь одоо зүүн сургалт хийсний дараа бол хослуулаад 7 хоногт хамгийн багадаа 30 минут ороход төлөвлөж байгаа. Харин төр завсарлага авж байгаа 12 сарын 19-ноос эхлээд бол өдөр болго хамгийн багадаа 15 минут орох ёстой. Тэгжээж энэ сургалт үр дүнтэй байдаг. Тэгэхээр энийг хүүхдүүдэд ойлгуулад энэ боломжийг та хэд маань хангаж өгөх ёстой. За мэдээж нөгөө дэлгэцийн хамааралгүй дэлгэцээс хол амраах гэж байгаа ээж амар байгаах. Хэрвээ тэгж бодож байгаа бол та хэд өдөртөө ядаж нэг удаа 15 минут энэ хичээлийг одоо ашиглах боломжийг олгож туслаарай. За тэгвэл бид эдийн сургалт илүү үр дүнтэй болно. За тэгээд сургалтанд маань түрүүн би хэлсэн Америкийн нэгдсэн улсын Common Core хөтөлбөрийн 6 дугаар ангийн курсыг бид нар явж байгаа. Энэ курсээр 11 юнитийн 148 одоо ур чадварыг эзэмших зорилго тавигддаг юм байна. Тэгээ одоо хүүхдүүд маань эхний юнитээ эхэлсэн явж байгаа. За үр дүнгийн хувьд болохоор манай хүүхдүүд за үндсэн курсыг 100% гэж үзэх юм бол хамгийн дээдлийн хүүхд маань болохоор 14% тавьж байгаа юм байна. За тэгээд дараагийн хүүхд нь болохоор 12% явж байна. За энэ топ сурагчдаа нэрлэх гэсэн чинь өөрийнхөө нэрээр биш ээж аавынхаа нэрээр төшөг байгаа юм байна.
За энэ 14%-тай топ сурагч бол Түшиг байгаа маань. Түшиг маань одоо Америкийн нэгдсэн улсын 6 дугаар ангийн хөтөлбөрийг 14%-тай судлаад явж байгаа гэсэн. За ингээд 100 болчих юм бол 7 дугаар анги руугаа твшээд хийж болно гэсэн. За энэ болохоор зэрэг цөм хөтөлбөр буюу одоо хүүхдийн суур мэдлэг байгаа. Ямар нэгэн одоо математикийн олимпиад гэхээсээ илүүтэй яг зөвхөн үндсэн одоо сургалтынх нь гол суурьуд байгаа. Тэгээ эндээс бид нар юу мэдэж авах юм гэхээр гол зорилго маань нөгөө нийслүүдээ ойлгож авах гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө бид эдийн сургалт чинь нөгөө англи хэл дээр хөтөлбөр явж байгаа учраас хүүхдүүдийн маань хэлний төвшин, дээрээс нь шинжлэх ухааны нэр томьёо гэдэг зүйлүүд чухал байгаад байгаа учраас энийг эндээс бид нар суралцуулах зорилго тавьж байгаа гэсэн. За тэгээ сургалтын хувьд болохоор хөтөлбөр маань болохоор зэрэг дотроо хөргөн хичээлүүд нөгөө видео хэлбэрээр байдаг байхгүй юу? Тэгээ видео нь болохоор зэрэг гадаад багш гадаадтай нөгөө юу Америк одоо Пакистан гаралтай Америк залуу байгаа. За энэ залуу болохоор зэрэг анх энэ платформыг одоо өөрийнхөө үеэлдүүдэд зориулж эхлүүлээ. Тэгээ тэр нь бүр дэлхийн хэмжээнд болж хэрэгжээд тэгээ яагаад үнэгүй байгаа юм гэхээр энийг нөгөө Билл Гейтс гэдэг дэлхийд нөгөө баян тэр бомтон маань энийг спонсорлдог байхгүй юу? Тийм болохоор энэ одоогоор үнэгүй тэгээд улам одоо хичээлүүд нэмэгдээд маш одоо сонирхолтой байдлаар улам хөгжиж байгаа ийм хөтөлбөр байгаа даа. Тэгэхээр хойштоо ч гэсэн хүүхдүүд маань энийг хэрэглэх боломжтой гэж багш нь хэллээ тийм ээ. За тэгээд энэ нөгөө 11 юнитний ийм юнитүүд байгаа. Энэ яг бидний одоо 6 дугаар ангийнхаа хичээл Монгол хүүхдүүдийн хийж байгаатай яг адилхан одоо юмнууд байгаа гэсэн үг. Хичээлүүд байгаа. Тэгэхээр зэрэг аль аль хичээл дээр нь уйлдж байгаа учраас энийг хэдүүлээд идэвхтэй доктортой сайхан хэрэглээд явах хэрэгтэй гэж ингэж энэ хөтөлбөрийг оруулж ирсэн байгаа. За дараагийнх нь хэсэг дээр болохоор зэрэг сургалттай холбоотой өөр бид нар бас ямар мэдээлэл хуваалцах вэ гэхлээр зэрэг за ингээд та их тийм курс эхэлсэн явж байгаа юм. Таад маань ойлгодог авсан тийм ээ. За дараагийн хэсэг дээр нь болохоор зэрэг за хичээлийг ер нь ямар байдлаар удирдах байгаа вэ гэхлээр зэрэг бид нар Meet ашигладаг. Zoom ашиглаж байгаа. За Zoom-ийн маань бүх өдрийн одоо хичээлүүд нь одоо харилцаа маань ингээд нөгөө хадгалагдаад үлдчихдэг. Тийм болохоор зэрэг хин нэгний мэдээллийг би авахгүй үлдэх ч юм уу тийм тохиолдол байх боломжгүй байхгүй. Өөрөө шууд автомат сэвлэгдчихдэг учраас дараа нь нөхөж хараад хүүхдүүдээ хийсэн дасгал даалгавар зүйлүүдийг бол үзээд харах боломжтой. За ийм байдлаар явдгаа гэсэн. За дараагийн бид эдийн хичээл дээр нэвтрүүлж байгаа нэг соёл бол тэмдрийн хөтөлбөрт байгаа. За ер нь бол манай сургалтын хүүхдүүд бол тэмдрийн хөтөлбөрийг ийм л стандарттай байх хэвээр. За яг одоогоор бас тийм байгаа хэсэг гэдэг нь эргэлзээтэй яагаад гэвэл тэмдрийн нөгөө цаас хэлбэрээр би үзэж яг хүлээж авч үзээгүй онлайнаар гэрийн даалгавар үзэх төдийд байгаа учраас та хэд маань миний өмнөөс тэмдрийн хөтөл дээр нэг анхаарал хандуулад дэмжиж өгөөрэй. За тэгэхээр дэвтэр дээр хүүхдүүд маань 3 өнгийн үзгэн бал ашиглаж байгаа. За тэгээд А4-ийн том дэвтэр ашигладаг багш нь хэлсэн тийм ээ. За тэгээ А4-ийн том дэвтрийнх нь талбай нь 5 см-ийн шугам байх хэвээр. Энэ хэсэг дээр юу бичдэг вэ гэхлээр зэрэг хүүхдүүд маань нөгөө шинэ үг, нэр томьёо, чухал зүйлүүдэд тэмдэглэж авдаг. Зарим тохиолдолд бодлого тайлбарласан үед багшийн одоо тайлбар дундаас гарч ирсэн тэмдэглэх зүйлүүдэд энд бичнэ, гэрийн даалгавраа тэмдэглэх ийм зайнууд гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ийм байдлаар ашиглана гэсэн. За дэвтрийн талбайг бол яг үдээстэй хэсгийнхаа талаасаа байж болно. Эсвэл нөгөө баруун зүүрнээсээ бичдгээсээ хамаарат аль ч талаасаа 5 см байж болно. Энэ бол асуудал биш. За дараагийн зүйл нь болохоор зэрэг улаан үзгэн балыг ашигладаг юунит тухай би өмнө ярьжсэн тийм ээ. За хичээлийнхаа гарчийг улаан үзгэн балаар яг ингэж голууч чинь хичээлийн сэдвийг бас улаан үзгэн балаар бичнэ. За тэгээд шинээр үзэж байгаа тодорхойлт дотор гарч ирж байгаа түлхүүр үгийг бас улаан үзгэн балаар бичнэ. За мөн дикшнери хэсэг дээр байгаа нөгөө англи шинэ үгээ улаан үзгэн балаар бичдэг. За ингээд харахад зэрэг улаан үзгэн балын хэрэглээ бол том гайгүй баг гэсэн үг. Тэгэхээр хичээлийн жилийн туршид бол нэг улаан үзгэн бал байхад бол юм болно гэсэн үг. Харин тосон бал бол хэрэглэхийг зөвшөөрөхгүй. Ягаад тэгэхээр хүүхдүүдийн маань бичгийн ив хараахан тогтоогүй. Ер нь бол нэг 20 орчим наснда бичгийн ив тогтдог гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үлд нь бол юм үзгэн балаараа л бичиж явахыг хичээх хэрэгтэй. За хар хөнгийн үзгэн балаар болохоор зэрэг томьёо тодорхойл дүрм чанар аксиомуудаа бичнэ. За зарим тохиолдолд бодлогын өгүүлбэр буюу instruction хэсгийг бичиж байгаа. Тэр нь болохоор нөгөө бодолтоосоо ялгаж зааг гаргаж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? За ийм байдлаар бичнэ. За цэнгэр өнгийн үзгэн балгаар болохоор бодолтуудаа бичнэ гэсэн үг. Жишээ бодлогын бодолт өөрийнхөө бодсон бодлогуудыг цэнгэр үзгэн балгаар бичнэ. За ийм байдлаар дэвтрийн хөтөлтийн стандарт явах ёстой. Тэгэхээр энийг та хэд маань хараарай. За дараагийн зүйл нь дэвтрээ зөв хаягдсан байна.
За тэгэхээр хүүхэд маань эхлээд дөрвөн одоо шугамд дэвтрийн хаяг бичигдэх ёстой. За эхний шугамд болохоор зэрэг өөрийнх нь нэр англи хэлээр томоор бичих ёстой тийм ээ. За хоёр дахь хэсэгт нь subject-а бичнэ. За гурав дахь хэсэгт нь ангиа бичнэ. Дөрөв дахь хэсэгт нь болохоор төвийнхаа нэрийг бичнэ. За ингээд дөрвөн мөр дээр ийм байдлаар бичсэн одоо хаягийг бол стандарт хаяг байна гэж үзнэ. За тэгээд дэвтрээ сайхан хавцлах хэрэгтэй. Багш нь бас хэлжсэн тийм ээ. Яагаад энэ дэвтрийг ингэж ач холбогдол өгöd байгаа юм бэ гэхлээр зэрэг дараа жил ч гэсэн энэ хөтөлбөрийнх нь хичээл нь дараагийн олимпиадын бэлтгэлийг суур болж байдаг байхгүй. Тэгэхээр олон улсын олимпиад ч өөрөө левелүүд нь ингээд агсан түвшинд явдаг. Тэр битэл сэдвүүд нь баг ингээд ижил байдаг. Тэгэхээр зарим ээж аав гайхаад эн чинь одны үзсэн сэдв биш үү гэдээ асууж идэв. Тэгэхээр тэр нь яагаад гэж байгаа юм гэхээр зэрэг тэр сэдвийг агсан түвшинд судалдаг байхгүй юу. Тэгэхээр томьёо одоо эхний түвшинд левел дээр нэг бодлогыг бодохдоо хэрчмийн арга буюу одоо user model гэж одоо нөгөө загвар зүг ашиглаж хийжсэн бол дараа нь томьёо ашиглаж хийгээл дараа нөгөөдгөө олгаар харьцуулж жишг аргаар бодоод ингээд нөгөө төвшин ахиа явцдаг гэсэн. Тийм болохоор зарим хичээлүүдийн нэр бол ижилхэн байж байдаг. Тэгээ бодохоор зэрэг та одоо эх жил орох олимпиадаа бэлтгэхдээ ч гэсэн энэ дэвтрийнхаа нөгөө суур ойлголтоо авах үүднээс мартахгүй үүднээс дэвтрээ ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр дуусна дэвтрийг бол ер нь хаюулахгүй байх нь зөвөө гэд. Тэгээ тэр үүднээс удаан хадгалтанд зориулаад дэвтрийн заавал буцлаараа гэж зөвлөд байгаа. За ер нь бол эртийг ашиглахгүй сурах хэрэгтэй. За тэгээд эртийг ашиглахгүй бол яаж дэвтрээ зөв цэвэр хөдлөх юм бэ гэдэг асуудал гарна. Тэр тохиолдолд яадаг юм гэхээр буруу бичсэн үгнийхаа дор жижигхэн улаан өнгө үзгэн балаас кросс тавьчтэй. За тэгээд сурагч юм бол нөгөө дэвтэр бааллах, сохлох, завааруулах гэдэг зүйлүүд байхгүй болно гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг анханаас нь сайхан сургаад ядаж нэг сургалтын дараа хүүхэд маань хөргөн зөв дадалтай болоод бас аврал бас хэрэгтэй шүү дээ тийм ээ. Зөвхөн бодлого олохосоо гадна өөрийнх нь бусад зүйлд нь ч гэсэн хэрэг болох энэ зүйлүүдийг одоо тасгаж авах гэж байгаа гэсэн. За тэгээ А4-ын том дэвтрийг хэрэглэнэ гэдэг багш нь түрүү хэлсэн. За дараагийнх нь болохоор дэвтрийн зайгаа зөв ашиглана. Хооронд нь янз бүрийн зай маа үлдээх сул зай гаргацсан байж байгаа юм бол ээж аав тэр зайд нь одоо юу үлдээсэн гэдгийг тодруулаад магадгүй хичээлээс тэмдэглэх ёстой зүйл үлдсэн байх юм бол одоо багш руу санал тавьж байгаа тэр эсвүүдийн нөхөрлөх ажил дээр анхаарал хандуулах ёстой гэсэн. За түрүү хэлсэн цэнгэр хар улаан үзгэн бол ашиглана гэдэг багш нь хэлсэн байгаа тийм ээ. За дараагийнх нь болохоор зураг хүснэг зурагтаа харандаа шугам заавал ашиглана. Тэгэхээр хичээл эхлэхийн өмнөдөө багш нь зөвлөсөн байгаа. Тэгэхээр тэрийг дараа харах ёстой. Тэгэхээр манаас хүүхдүүдийн бас нэг монгол хүүхдүүдийн ч гэдэг юм уу монгол багш нарын бидний бас нэг буруу сургасан зүйл нь хитрхи нөгөө агуулга цагтаа хөөгдөөд одоо нөгөө олон бодлого бодох гэж яарахтаа зураг одоо яг зурхад шугам харандаа ашиглуулаагүй сургацсан байдаг. Тэгэл одоо олон улсын шалгалтын дээр гарч байгаа гол асуудлууд юу байдаг вэ гэхээр нөгөө хүүхдүүд маань clearly буюу одоо цэгцтэй цэвэр нямбаа одоо бодлогыг бодох гэдэг үйл дээр оноо хаалтдаг. Тэр нь яагаад гэдгийг гэхлээр жишээлбэл одоо геометрийн бодлого байхад параллелограммын бодлого байвал параллелограммыг яг одоо стандартны зурх хэвээр байдал манай хүмүүс зүгээр ингээд ноорогдсон зураг сурцсан ихэнх зүйлүүдийг за тэр нь бас оноо алдж идэг ийм суд талууд гарч идэг. За энэ зүйл дэр нь ч гэсэн туслана гэж багш нь харж байгаа. За тэгээ ерөн ч олон дэвтрийн эмх цэцэд угаасаа нөгөө хүснэгт зурах диаграм зурхтаа шугам гарандаа ашиглаагүй байх гэдэг зүйл чинь гэсэн нөлөөлнө шүү дээ тийм ээ. Тэр энэ зүйл дээр анхаарч тоо. За дэвтрээ сайхан цэвэр юм ба хөтгөхт нь анхаарна. Өнгө бүдрийг зөв ашиглана. За тэгээд нэг яар зандраад авах шаардлагагүй. Яагаад гэвэл би одоо энэ насны хүүхэд хэдийн хугацаанд хэдэн тэмдэг бичдэг гэдэг юу багшд нь одоо байгаа учраас тэр туршлага байгаа учраас яг тэрнийхээ дагуу тухайн бодлого дээр хугацаагаа өгөө явж байгаа. Зарим тохиолдолд 2 минут, зарим тохиолдолд 3 минут, зарим тохиолдолд 5 минут тэмдэглэх хугацаа өгж байгаа учраас тэр хугацаанд тааруулаад нэгт нямбаа бичих боломж байгаа гэсэн үг. За хажуугийнхаа шугамыг бол ер нь хэтрүүлэн бичихгүй яг энэ дотор чухал зүйлүүдэд бичих байдлаар ингэж ажиллана гэсэн үг. За ингээд дэвтэр хөтөлбөрийн соёлыг бол одоо хүүхдүүд маань цэгцэрцээх хэвээр та хэд маань нэг удаа хөндлөнгийн шалгалт хийгээд зөвлөгөөгөө яг миний саяны зөвлөсний дагуу өгөөд хэвшээрэй гэсэн. За хичээлийн үед бол дэг соёлыг баримтлах ёстой. Тэгэхээр эхний удаад манай хүүхдүүд нөгөө хэлээгүй учраас чатын хэсэг дээр дураараа одоо нөгөө найз нөхдийн чатыг ашиглаж эхэлсэн. За энийг би анхааруулсан байгаа. Тэгэхээр хичээл дуусны дараа одоо бидний чат хэсэгт байгаа бүх мэдээлэл ингээд минут секундтайгаар сэвлэгдээд үлддэг учраас энэ агшинд хэн анхаарлаа төвлөрүүлсэн, хэн анхаарлаа төвлөрүүлээгүй, хэний бодлого зөв бодогдсон гэдэг бүх мэдээлэл авдаг гэсэн. Тэгэхээр энэ бол манай одоо онлайн хичээлийн дэг байдаг гэсэн.
За тэгээд бусад зүйлийн хувьд бол манай хүмүүс эдийг соёлын юу бол ерөөсөө эвдэгдээгүй. Одоо мика асаах үедээ асаадаг, камера нэг үедээ хаадаг, нэг үедээ нээдэг, хаах үедээ хаадаг гэдэг энэ зүйлүүд бол дэглэм ба сайхан хэрэгжээ явж байгаа. За сургалтын бас нэг давхар ашиглаж байгаа зүйл нь бол классрум байгаа тийм ээ. За классрум дээр болохоор та хэд маань хамт ороод үзэх боломжтой хүүхдийн юун дээр. За классрум хэсгээр дээр болохоор зэрэг багш нь ямар байдлаар хөтөлбөрийг явуулж байгаа вэ гэхлээр зэрэг эндээс давхар харуулчих. За классрум маань бол хэд хэдэн гарчигтай явж байгаа. За онлын хэсэг гэдэг тэмдэглэж амжаагүй зүйл нэмэлтээр өгөх мэдээлүүдээ онл гэдэг хэсгээр өгж байгаа. За зарлууд тавигдж байгаа. За тэгээд заавар зөвлөмжүүд өгөгддөг. За ингээд гэрийн даалгаврууд ингээд тавигддаг. За тэгээд авж байгаа сорилууд гэсэн ийм топиктой дотор нь ингээд материалууд оруулаад явцдаг гэсэн үг. Тэгээ эндээс хүүхд маань хараад мэдээлүүд аваад явж байгаа гэсэн үг. За классрумын ашиглалт бол манай хүүхдүүд бол бүгдээрээ ороод сурцсан, даалгавраа хараад сурцсан. Одоо ганцхан гүйцэтгэлийн хувьд болохоор зэрэг нөгөө даалгавраа хугацаанд хийх гэдэг дээрээ л учир дутагдaltaй байгаад байгаа. За тэр зүйл дээр нь та хэд маань бас дэмжиж туслаж энийг одоо бүрэн зөв ашиглахад нь бол анхаарах ёстой. За тэгээ классрум дээр бол гэрийн даалгавар оруулсан хүүхдүүдийн материал бол багшд бол зурган байдлаар бол ингэж харагддаг. Эндээс нь багш татаж аваад ингэж хараад хийдэг. За тэгээд шаардлагатай тохиолдолд хажуу талд нь дэвтрийн талбайд зөвлөмж өгнө. За онцгой тохиолдлуудад анхаарах одоо тогтмжтой алдсан алдаан дээр ч юм уу эсвэл одоо сайн зүйлийг сануулж хэлэх дээр ч юм уу ингэж хүүхдүүдтэй одоо ер нь бол ихэнх тохиолдолд зүгээр шууд оноо тавь авчиж байгаа юм шүү дээ тий. Яг онцгой тохиолдолд хүндэвтэр бодлогууд бодох эсвэл анхааруулах зайлшгүй шаардлагатай олон татамжтай алдсан бодлогууд эдгээр тайлбарлахдаа хичээлээр ашиглаж байгаа гэсэн. Хичээлээр татаж гаргаж ирээд хүүхдүүдтэй танилцуулаад энийг ингэж бодох байсан, ингэж хийх байсан шүү гэдэг ингээ яриа явж байгаа. За ийм байдлаар дэвтрийн хөтөлбөрийг одоо ашигладаг гэсэн. За дараагийнх нь хэсэг болохоор олимпиад байгаа. Энэ хичээлийн жил бид нар нэг 5-аас 7 олимпиадад оролцох зорилго тавьсан байгаа. За эхний олимпиад бол сая AMO гэдэг Америкийн олимпиад болоод өнгөрсөн. За энэ олимпиадын дүн болохоор ер нь нэг 45-аас 60 хоногийн дараа гардыг багшийн төсөөлөөр ороод 1 сарын эхний 7 хоногт дүн гарах болов уу гэж бодож байна. За тэгээд саяны дээр болж өнгөрсөн Америкийн олимпиадын онцлог нь болохоор дараагийн шатанд нь оролцох хүүхдүүдийн одоо урилга эрх нь хизээ ирдэг вэ гэхлээр дүн гарангууд хамт ирдэг. За тэгээд тэр хүүхдүүд болохоор зэрэг 7 сард Сингапурд болох олимпиадад оролцох эрх нь ирдэг. За ямар тохиолдол гэхээр медалийнхаа өнгөнөөс хамаарат алтан мөнгөн медалууд бол шууд өргөгддөг. Хүрэл медаль болохоор тухайн жилийн Монгол улсад өгсөн квоттой хамаарат заримдаа хүрэл медальтай хүүхдийг урьдаг. Одоо эрх нь байдаг. Зарим тохиолдолд болохоор хүрэл медальтнууд дотроос бас тодорхой онооны чагсаалтаас ийм оноо авсан хүрэл медальтнууд бол оролцох боломжтой гэдэг байдлаар одоо эрх нь ирдгээ. За тэгээд тэр одоо юу нэ 2-дугаар шат нь бол 7 сард болдог байна шүү дээ тий. За дахиад 3-дугаар шат байдیں۔ 3-дугаар шат нь болохоор тэр AMO олимпиадаас алт хүрэл медаль авсан хүүхдүүд дараагийн шатанд нь IGMO гэдэг олимпиадад бас өргөгддөг. Ингээд нөгөө шатлууд нь ахиа авчдаг байхгүй. Эхний удаад болохоор ямар нэгэн медаль зэталгүйгээр шууд оролцоод медалийнхаа өнгийг тодорхойлцдог байна шүү дээ тий. За дараа нь авсан медалийнхаа өнгөөс хамаарат дараагийн шатны уралдаануудад дахиж оролцоод байх боломж гардаг. Тэгэхээр одоо тэр 3 дугаар шатнд буюу IGMO олимпиад нь болохоор 12 дугаар сард болж байна. Одоо сүүлийн 2 жил 12 сард болж байна. Тэгэхээр энэ жилийнх мөн адилхан 12 сард болохдоо хятадын Шинжээнд болж байгаа. Тэгээ энэ жил манай одоо олимпиадын багаас нэг 28 орчим хүүхэд явна. Нэг 40-од эцэгтэйгээ нийлээд 40 өдрийн бүрэлдэхүүнтэй баг явах гэж байгаа. За тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд шаталсан дараа шатны юм одоо юунууд байдгаа гэдгийг мэдж яхад илүүдэхгүй байх. За тэгвэл заавал гадаадд очиж өндөр хүртэхээр оролцоод байх шаардлага байхгүй. Энэ насанд бол хүүхдүүд бол юундэ тагмын байдлаар оролцоод өөрийгөө сориод явж байхад бол хангалттай. Ер нь олон улсын олимпиадад яагаад оруулах гэдэг шалтгаанаа багш нь өмнө хэлжсэн тийм ээ. Одоо энэ олон улсын хөтөлбөр сонирхож байгаа хүүхдүүд ихэнх нь гадагшаа
одоо төгсөөд явах сонирхолтой дараагийн шатны ихтэй сургуультай юу гадаадд гэж төлөвлөсөн хүмүүс байдаг гэж би ойлгодог. Юу нь ихэнх нь ч тэгдэг. За тийм болохоор зэрэг нөгөө гадаадын ихтэй сургуулийн эсэлтийн материалд нь нөгөө хүүхдээ хавсрахах одоо авиас чадвараа хөгжүүлж исэн гэдгийг нотлох баримт нь олон улсын олимпиадуудын батламжууд болдог байхгүй юу. Тэгэхээр энэ батламжуудыг та хадгалж агаад хүүхдээ 11 дугаар ангид нь ороод олон улсын ихтэй сургуульд материал илгээхэд нь энийг хавсгаж оруулаад явхад бол бас айгүй үн цэнтэй тооцогддог. Тэр үднээс нь багш нь ийм одоо сан бүрдүүлээд ингэж оролцоороо гэдэг санаа. Нөгөө талаас нь нэгэнд энэ хөтөлбөр тамрагдсан юм чинь хөтөлбөрийнхаа үр дүнг бас харах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Багш нь харах хэрэгтэй, хүүхэд өөрийгөө ч асууж үзэх хэрэгтэй, эцэгчүүд нь ч хүүхдийнхээ акцийг харах хэрэгтэй. Энэ үднээсээ бас энэ олимпиадуудад бол заашгүй ороорой гэдэг зөвлөмжийг өгдөг. За тэгээ сургалтанд тамрагдж байгаа хүүхдүүдийн хувьд бол арай нэг агсан түвшний үйлчилгээ нь болохоор классрум дээр нь яг олимпиад зарлагдах болгонд мэдээлэл нь оруулж явж байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл авахгүйгаас болоод бүртгэлээс хоцрох одоо шалтгаан байхгүй гэсэн. Гэтэл одоо энэ сая зарлагдсан энэ TV олимпиад өчигдөр бүртгэл хаагдахад манай энэ ангиас одоо 2 хүүхэд бүртгүүлсэн байна. Тэгэхээр бусд нь бүртгүүлээгүй шалтгаанаа чат хэсэгтээ багш таныг тэмдэглээд өгдөө. За магадгүй нөгөө хугацаа нь 12 дугаар сарын 12-ных болохоор бас та аялал амралттай нас давцсан байхыг ч бас үүсэхгүй. Тэгэхээр ер нь бол яг хуу мэдээлэл аваагүй өнгөрчөөгүй байгаа гэж би тодруулж байгаа шүү. Тэрнээс нөгөө ямар нэгэн байдлаар зэмлж яриад орох хэрэгтэй байсан юм яагаад орсонгүй вэ гэж байгаа зүйл огтоосоо биш. Та мэдээлэл аваагүйгээс болоод үлдчихээгүй биз гэж асууж байгаа. Хэрвээ тийм бол өнөөдөр та линк одоо нээгээд бүртгэлийг чинь авах боломж байгаа. За тэгэхээр хоцорсон байна гэж байгаа усууд байвал надаас линк аваад бүртгэлээ нөхөж хийж болно. За ер нь төлөвлөгөөтэйгээр энэ удаад оролцохгүй гэж байгаа бол окей болно гэсэн. Тэгээд энэ энтгийн олимпиадын одоо онцлог нь болохоор зэрэг 60 минут биш ээ. Тийм 60 минут нь 50 бодлого. Тэгэхээр нөгөө өмнөх сая болж өнгөрсөн олимпиадаас арай өөр одоо тавилттай байдаг байх нь шүү дээ, тий. Тэгэхээр бас л бид нэр суралцах зүйл гарна. Тэгэхээр нөгөө олимпиад болгон өөр зорилготой, өөр хэлбэрээр тавилууд нь янз бүр байдаг гэдэг ингээд нөгөө бодлого олимпиад болгон өөрийн хөтөлбөртэй байдаг учраас яг тэрэнд нь тохирсон бодлого дасгалаад техник тактикийн зааж өгөх шаардлага үүсдэг учраас энэ ажлыг болгоод сургалтынхаа тэр нөгөө онлынхаа дараагийн хичээл буюу дадлах хичээл төр хийгээ явж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүд маань олимпиадад орохдоо хамгийн багадаа ядаж нэг одоо бүтэн бариантыг бол бодоод мэдээлэлтэй орж болж байгаа гэсэн. Онлынх нь мэддэг нь болохоор энэ олимпиадад ирж байгаа бодлогын үндсэн суурьуудыг бол бас өгж байгаа гэсэн үг. За иймэрхүү төлөвлөлтөөр явж байгаа. За хаа их тема ярьсан байгаа тийм ээ. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн маань миний өгөх мэдээлэл энэ хүрээд өндөрлж байна. За тэгээд та эдийн зүгээс асууж тодруулах зүйл байгаа бол одоо асууж болно. За асуух зүйл байхгүй юу те? Ойлгомжтой чадсан юм болов? За тэгвэл бүгдээ өнөөдрийнхөө хурлыг өндөрлөе. Тэгээд багш нь Тэгээ юм асууж уучлаарай. Гэрийн даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг нэгдсэн байдлаар авч болох уу? та шууд классрум руугаа ороод харчихна. Хүүхдийнхаа классрум руугаа ороод гэрийн даалгавраа хүүхд авдаг штэ тий. Яг тэгж авах үед нь та классрум дээр нь харахад нөгөө өгсөн даалгаврууд харагдаж байгаа. Даалгаврын ардталтай тавьсан оноонууд нь харагдаж байгаа. За тэгээд энэ удаад нөгөө нэг яг бүтэн жилээрээ хамтдаа нэг курсээр явж дуусгасан хүүхдүүд биш анхлан оролцогч учраас ямар нэгэн багш наранг маранг тогтоохыг хүссэнгүү. Ягаад тэгэхээр нөгөө хүүхдүүдийн маань өмнөх судалж исэн хөтөлбөр ялгаатай байгаа. Дээрээс нь өөрсдийнх нь суурь төвшингүүд ялгаанууд нэлээд харагдаж байгаа учраас тэг шаардахгүй гэж үзэж байгаа. Ганцхан хүүхэд маань өөрөө өөртөө нь харьцуулагдаад өмнөхөөсөө жоохон архичил байгаа бол энэ сургалтын үр дүн гарна гэж үзэж байгаа. Тэгэхээр та хэд маань яг тийм байдлаар харах гэж байгаа бол классрум руу ороод нөгөө гэрийн даалгавраа эхний удаа та хэдээс би тусалцаа ямар тусалцаа өсч ирнэ лээ нэгдүгээр дэвтэр хөтөлтөйг анхаарчаарай. Хоёрдоод ирэхэд гэрийн даалгаврын тогтмол хийхийг
одоо зөвлөөрөө тэ тогтмол их боломж олгоорой. Яг одоо нөгөө үндсэн сургалт нь яваад байгаа учраас хүүхдүүд маань даалгавраас нөгөө даалгаврын ачаал нь бас сургуулиудаас хамаарат янз бүр байх шиг байна. Тэгээд зарим хүүхдүүд нь болохоор яг нөгөө хичээлийн ачаал багтаа хүүхдүүд бол хийчихэд авах шиг байна. Өндөр ачаалтай явж байгаа хүүхдүүдийн хувьд бол бас амжихгүй байгаад ах шиг харагдаад байна. Тэгээ яг би бол хагас сайнд өгсөн даалгаврыг бол бүтэн сайнд шалгахгүй гэж байгаа шүү дээ тий. Хагас сайнд бол даалгавар өгдөн. Ягаад үйл хичээл орсон учраас тэр хичээлийн баттгал хийх шаардлагатай. Бүтэн сайнд мөн даалгавар өгдөн. Тэгэхээр хагас бүтэн сайныхаа даалгаврыг хамтдгаад дараагийн хагас сайнаас өмнө хийж явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж надад нөгөө засах одоо үзэх хугацаа гарна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө 5 дахь өдрийнх нь орой орцсон 2 хичээлийн даалгавар 5 дахь өдрийн орой 5 дахь өдөртөө багтаад орчвол амжаа шалах гээд байна гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар төлөвлөлтүүдийг хийхэд туслаад өгч хэрэгтэй. Тэгээд одоохондоо нөгөө хүүхдүүд дөнгөж эхэлж байгаа учраас бас хичээлдээ тасах хичээлийнхаа нөгөө маневрыг олох гэдэг зүйл дээр жоохон юу байгаах. Одоо бол юу нь бол гайгүй цэгцэрч эхэлсэн хэдийд юугаа их гэдэг баримжаа авцсан байх гэж өвшин харж байгаа. За дараагийнх нөгөө мэдээж хаан актив тийм ээ. Хаан актив бол амралт эхлэнгүүт нь өдөр тутам хийлгээрээ 12 сарын 19-наас эхлээд өдөр болгон хүүхд маань хамгийн багадаа 15 минут илүү үр дүнтэй байлгыг бол 30 минут хийлгдэг. 30 минут. Тэгэхээр нэг суурин дээр 30 минут хийхэд жоохон уйдах байх. Зүгээр тасалчиж болно. Өглөө нэг унтад сэрээд нэг сайхан амралт аваад сэрэгцэн байж хат нэг 15 минут хийлгээд оройхон тийшээ нэг хийлгээд ингээ яхад бол өдөртөө 30 минут болчихно шүү дээ тий. Ингээд яваад байх юм бол энэ курсыг маш амжилттай бөгөөд үр дүнтэй дуусгана гэсэн үг. Тэгээд тэндээс нөгөө хэрвээ англи хэл дээрээ жоохон сулавтар хүүхдүүд байгаа бол сабтайтлтай үзэж болж байгаа тухайн багшийн ярьж байгаа яриаг доотлолт нь нөгөө үгийг хараад ингээд давхар дуудлагыг ингээд яачих юм бол нэгдүгээр дуудлагын сонсголт нь сайжирна. Хоёрдоод ирэхэд юу яриад байгаа төсөөлөө авчингуудаа тэгшгэлийг ингэж хэлээд байгаа юм байна шүү дээ. Хуваагдагчийг ингэж хэлээд байгаа юм байна шүү дээ гэд нөгөө нэг давхар нөгөө үгийнхэн сан баяжигдаад ирнэ гэсэн. Тэр ийм учраас хаан активыг ач холбогдол болгоод хичээлийн хажуудаа зэрэгцүүлэн яваарай гэж зөвлөд байгаа юм. За өөр асууж тодруулах зүйл байна уу? За байхгүй бол амарч болно. Баярлалаа багшаа. Багшаа би нэн жирээ яаж байна. Энэ нөгөө даалгавар юунд нь тайж болохгүй болохоор нөгөө юу руу явуулаад авах даалгаврыг. Тэгж байгаа. Тэгээд бид нар 9 үед нь үзэж амжаад байгаа. Нөгөө нэг хувь чадар явуулаад байгаа тий таяр. Хувь чадар тийм. Тэр ерөөсөө болохгүй байгаа. Харин тийм ээ. Таяр эсвэл нэг өөр шинэ Gmail нээлгээд нэг оролдоод үзээрэй. Тэгэхгүй болохоор классрум дээр байгаа гэрийн даалгавраас гадна бусад мэдээлэл бас таяр авч чадахгүй үлдчихэд байгаа байхгүй юу? Тэгээ би тэгвэл дахиад шинэ Gmail дахиад цоо шинэ Gmail нээж байгаа дахиад нэг оролдоод үзээрэй за. За тэгээ багшаа. Тий. Тэгээ шинэ мэйл нээлэхдээ хүүхдийнхаа нэрийг оруулсан нээл нээжвэл би ингээд амар байдаг. Тий. За ойлголоо. За баярлалаа. За баярлалаа. Сайхан амарцгаагаарай. Тэгээд дараагийн урал дээр уулзцаая. Түр баяртай.